Би угаасаа л ийм хүн. Чи намайг байгаагаар нь хүлээж авалаа. Би бол хэн нэгэнд зориулж өөрийгөө өөрчлөх сонирхолгүй байна. Хэрвээ та ингэж бодож л байгаа бол та хизээч хүссэн тэр гой сайхан харилцаагаа олж авах ямар ч боломжгүй. Та ямар нэгэн зүйлийг олж авахын тулд ямар нэгэн зүйлээ эргээд засах, өөлөх, янзлах тэр хэрэг бол зайшгүй гарна. Хүмүүс хосын харилцаан дээр ялангуяа бас ажил хэрэг дээр их гардаг. Анзаарэгддэг зүйл юу гэхээр би энэ хүнд зориулж өөрчлөгдөх ёстой юм уу? Би энэ баг хамтны олонд зориулж өөрийгөө алдах ёстой юм уу гэж ярьдаг. Тухайн хүн яг ямар өнцгөөс харж байгаа гэдэг тэр харах өнцөг их чухал л да. Магадгүй би яг өөрийнхөө миний байгаараа эмгээд тэр нийгэмд ч юм уу баг хамт олонтоо ч юм уу хэрэг таалагдж байгаа хин нэгнийхээ хажууд эрх дураараа байх ямар ч угаасаа боломжгүй. Бид нар өөрийнхөө эрх чөлөөг бусдын сайн сайхны төлөө эсвэл нийгмийн хэм хэмжээнд зориулж сайн дураараа эрх чөлөөгөө хязгаарладаг байх ухамсартай байх ёстой. Та тэр нийгэм донд эсвэл хамт олон донд өөрийнхөө дураараа авирлахыг хүсэж болно. Та тийм хүн байж болно. Гэхдээ тэнд тэгж болохгүй гэдэг хэм хэмжээ ёс зүй мөрдөгдөж байгаа бол та түүнийг дагах ёстой. Ингэжээс бид нөгөө нэг амьдралд хэвийн үйл ажиллагаанд оролцох боломжийг олж авна шүү дээ. Дээрээс нь хин нэгэнтэй үерхэх, эсвэл хайрлах, нөхөрлөх тийм асуудал дээр бас их ажиглагддаг. Сүүлийн үед ялангуяа их ажиглагддаг байгаа зүйл бол би угаасаа л ийм хүн. Чи намайг байгаагаар нь хүлээж авалаа. Би бол хин нэгэнд зориулж өөрийгөө өөрчлөх сонирхолгүй байна. Хэрвээ та ингэж бодож л байгаа бол та хизээч хүссэн тэр гой сайхан харилцаагаа олж авах ямар ч боломжгүй. Та ямар нэгэн зүйлийг олж авахын тулд ямар нэгэн зүйлээ эргээд засах, өөлөх, янзлах тэр хэрэг бол зайшгүй гарна. Дээрээс нь хүмүүс ингэдэг штэ. Миний байгаа нь юм, намайг байгаагаар минь хүлээн зөвшөөр гэж ярьдаг. Гэтэл байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тухай ойлголт бол тухайн хүн эхээс мэдлэгтэй өөрөө би ийм болж төрөн шүү гэдгээ сонгож захиалах боломжгүй тэр нөхцөл байдлыг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл хараанаас согогтой, сэтгцэн эмгэгтэй, ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу би тэрийг дур мэдэн сонгох боломжгүй тэр зүйлийг бол хүн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би физиологийн асуудлыг би намхан байна уу, богинохон хөлтэй байна уу, миний нийгмүүд өөр тийшээ хардаг байх, эсвэл хамар нахиу байх ч юм уу. Тухайн хүнийг гадаад үзмжээр нь ялгуурлан гадуурхахгүй байх тухай ойлголт.